байгааг онцолж байлаа. Австралийн элчин сайдын яам жил бүр нийт 240 мянган Америк долларын санхүүжилттэй бичил төслийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд өнгөрсөн жил санхүүжилт авсан 14 төрийн болон төрийн бас байгууллагын төлөөлөгчид төслийн тайлангийн хурлаа зохион байгууллаа. Манай улсад хэрэгжиж буй Австралийн бичил төслийн хөтөлбөр нь 2004 оноос хэрэгжиж эхэлжээ. Тэгэхдээ жилд дунджаар 10-аас 20 төсөл санхүүжүүлдэг бөгөөд жилийн санхүүжилт нь 240 мянган австрал доллар байдаг байна. 2016-аас 2017 оны санхүүжилтээр Австралийн элчин сайдын яамнаас Монгол улсын тогтвортой хөгжилд хөв нэмэр оруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр бичил төслийн санхүүжилтийг 14 байгууллагад өгч өнөөдөр тайлангийн хурлаа хийж байна. Олон салбар төсөл хэрэгжиж байгаа. Эдгээрээс заримыг нь дурдах юм бол жишээлбэл нийгмийн эрүүл мэндийн салбарт хоёр төсөл хэрэгжиж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр дээрээс нь боловсролын чиглэлээр ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төслүүд маань бас их сайн хэрэгжсэн. Гурав дахь нь болохоор бид нэр хүйсийн эрх тэгш байдлыг хангах, гендрийн эрх мэдэлжүүлэх ийм төслүүд маань бол их бас амжилттай явагдаж байна. Австралийн элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг бичил төслийн хөтөлбөр нь ихэвчлэн нийгмийн эрүүл мэнд, боловсрол, хүүхний чиглэлээр бичсэн төслийг санхүүжилдэг байна. 2016-аас 17 оны санхүүжилтээс харахад аутизмтай хүүхдийн сургалтын орчийг сайжруулах, хүүсийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадварыг дээшлүүлэх, залуучуудын хөгжил, нийгмийн эрүүл мэнд, засаглалын чиглэлийн төслүүд хамрагджээ. Тийм байгаа бид нар яг тодорхой бас нэг эрүүл мэндийн гэдэг юм уу нийгмийн хөгжлийг хангасан чиглэлүүдээр төслүүдийг хэрэгжүүлдэг. За тэгээд манай бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтийн бараг 80 орчим хувь нь бол энэ нийгмийн эрүүл мэндийг хангах, боловсролын чиглэлээр болон гендрийн тэгш эрхийг хангах гэсэн иймэрхүү чиглэлүүдээр бас өгөгддөг байна. 2004 оноос хэрэгжиж байгаа Австралийн бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй байгууллага нийт 113 төсөл хэрэгжүүлсэн байна. Харин эх жилийн төслийн шалгаруулалт эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ны дуустал төслийн санал хүлээн авах юм байна.